За англиар сурж байгаа хүн болгонд хэрхэн үгийн баялгаа нэмэгдүүлэх үү гэдэг асуудал тулгардаг. За нэгэн үр дүнтэй аргачлалыг хуваалцъя. За энэ аргачлал бол англи хэлний үгсийн аймгаар дамжуулаад бид нар баяжуулах боломжтой. Бидэрт нэг үг байлаа гэж бодоход бидрийг тэр үгийг 4, 5 болгож баяжуулах боломжтой. За тэгвэл бидэрт decide гэдэг үйл үг байлаа. За тэгвэл decide гэдэг үйл үгийн нэр үг нь decision. За тэгвэл adjective буюу одоо тэмдэг нэр нь decisive. За тэгвэл одоо adverb үг нь тийм ээ, adverb үг нь decisively. За ийм байдлаар бид нар зөвхөн decide гэдэг үйл үгийн хүрээнд 4 үгтэй байх боломжтой байна. За дахин нэг жишээ харъя. За distract буюу анхаарал сарниулах гэдэг үйл үгийг авъя. Distract. За энэний нэр үг нь distraction. За энэний тэмдэг нэр нь distracting. За энэний adverb үг нь distractedly гэдэг байдлаар бид нар гаргаж ирж байна. За өөрөөр хэлбэл бид нар тухайн үгийг одоо үржүүлж байна тийм ээ. Бид нар нэг биш нэлээд хэдэн үгийг мэдэх боломжтой. За ийм байдлаар олон үгэн дээр бид нар 4-5 за 6 хувилбарыг гаргах боломжтой. За энэ рейлийн дор та act буюу үйлдэл хийх гэдэг үйл үгийг хувиргаж өчээрэй. Нэр үг, за тэгвэл adjective, adverb үгсийн аймгуудаар дамжуулаад хувиргаж өчээрэй.